Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд прокурор, мөрдөн байцаагчаас өөр хүн хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Гэвч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг гэдгийг төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээллүүд нотолсоор байна. Энэ сэдвээр сэтгүүлч Сугар мэдээллийг хүргэнэ. За үзэгчдээ оройн төргий. Тэгэхээр хуулийн байгууллага шударгаар үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Улс төрийн нөлөөтэй байна. Шудраг бусын хонгил гэх зүйл байна гэх мэт олон шүүмжлүүд олон жилийн хугацаанд олон нийтийн дунд явж ирсэн. За тэгвэл Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн байгууллагад улс төрийн нөлөө, эрх мэдэлтнүүдийн нөлөө байдаг гэдгийг бол тэд өөрсдийн хамаар үйлдэлээрээ нотолж үзүүлж байна. Шудраг ёсыг тэд өөрсдөө халаасалсан гэдгээ бол ярьцгааж эхэллээ. За жишээлбэл нүүрсний гих тодтголтой хэргийг шалгах энэ мөрдөн шалгах процессыг хурдлуулахын тулд өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар улсын их хурлын гишүүн энх баярыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилно гэдгээ аль биесээр зарлаж мэдэгдэж байна. За засгийн газрын тэргүүний энэ мэдэгдэл бол хууль зүйн дотоод хэргийн сайдыг мөрдөгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ийм албан тушаалтнаар зорилготойгоор томилж байгаа гэдэг нь бол эндээс харагдаж байгаа юм а. Нүүрсний холгойтой хийх тэмцлээ илүү эрч хүчтэй эрч шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Баттөмрийн энх баярыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томиллоо. Тэгвэл хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд хуулиар ямар эрх үүрэг хүлээдэг вэ гэдгийг хуулиас бид харж болно. За эрх зүйн шинтгэлийн бодлогыг хэрэгжүүлнэ, хууль тогтоомжийн систем, мэдээлэл, эрх зүйн сургалт сурталчилгаа, судалгаа хийн гээд энэ мэтэр 17 эрх энд үүрэг энд байж байна. Тэгэхээр энд бол мөрдөн шалгах ажиллагаанд хууль зүйн дотоод хэргийн сайд оролцох ямар ч боломжгүй. За хэрвээ хууль зүйн дотоод хэргийн сайд мөрдөн шалгах ажиллагаанд оролцож энийг хурдлуулах байдлаар ч гэдэм үү ямар нэгэн байдлаар нөлөөлөх юм бол энэ эрүүгийн гэмтэрэг болно гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайдын зорилго хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилж байгаа энэ үйл явц энэ зорилго нь хэрэгжээд эхэлвэл энэ нь Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, засгийн газрын тухай хуулийг тус зөрчсөн ийм ноцтой зөрчил болох юм. Засгийн хурлын даргаыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь их хурлын даргын асуудлуудад нэр холбогдсон байсан. За гүйцэтгэгчлийн тэргүүн мөрдөгчийн үүрэгтэй хууль зүйн дотоод хэргийн сайдыг томилж байгаа бол хэдхэн хоногийн өмнө улсын их хурлын дарга буюу хууль тогтоох дэд байгууллагын дарга амар уйсгалан өөрөө хуулийн байгууллагад улс төрчид нөлөөлдөг, эрх мэдэлтнүүд нөлөөлдөг гэдгийг бол нотолсон хоёр жишээ гэрсэн. За нэг нь иргэнийг хорих хэсэг талаар асуудлыг төрийн өндөр албан тушаалтнууд нэгд орж цуглаад за түнд нь улсын их хурлын дарга, за ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, өмнөх ерөнхий сайд гэх мэт ийм өндөр албан тушаалтнууд байсан гэдгийг бол тэр өөрийн амаар бол хэлж нотолсон байж байгаа. За дараагийнх нь үйлдэл авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар гүйцэтгэх ажиллагааг ерөнхийлөгчийн тамгын газрын даргын чиглэл болгосны дагуу хийсэн. За үүнийг нь улсын их хурлын дарга мэдээд болиулсан гэх мэтэр. За нөгөө талдаа энэ бол хэн гэдгээс нь үл хамааран хоёр төрийн өндөр албан тушаалтан нэг нь үйл ажиллагааг нь явуулаад нөгөөх нь болиулж байдаг ийм зохицуултаар бол хуулийн байгууллага ажиллах ёсгүй. Хуулийн байгууллага зөвхөн хуулийг мөрдөж хуулийн дагуу ажиллах ёстой байдаг. Гэтэл ийм ноцтой мэдэгдлүүдийг хийсэн. За тэгээд одоо хүртэл энэ хүмүүсийг хуулийн байгууллага, прокурорын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Үнэр цэцгийг барьж хорих гээд байхад нь болоо бид ийм замаар явж болохгүй гэдэг зүйлийг хатуу байр суурьаар илэрхийлжсэн. Тухайн үеийн намын дарга Оюун Эрдэнэс. Тухайн үеийн бидний уулзалтанд Цодбаатар байсан. Зандан Шатар байсан. Энх баяр байсан. Өчигдөр орой авилгатай тэмцэх газар дээр өрсөлдөгчийг нь дэмжиж гэж байгаа баг хурлын гишүүдийн нэрийг байцаагч тус бүрд 20-20-оор нь хуваарлаж өгч байгаад түүхийг нь гаргаж авах гэж үзсэн. За төрийн өндөр албан тушаалтнууд улс төрчид нэг нэгэ намнах зорилгоор гэмтэргийн шинжтэй ийм үйлдэлүүдийг ярьж байгаа. За энэ нь бол байх ёстой мэтэр ингэж хэвийн үзэгдэл болгож ярьж байгаа нь Монгол улсад шудрагаас эрх мэдэлтнүүдийн халаасанд орж байгаа гэдгийг бол нотолж харуулж болохоор байгаа.
За ичиж зовлгүй ийм зүйл ярьж байгаа нь өөрөө энгийн иргэд шудраг осонд итгэх хуулийн байгууллагад итгэх итгэлийг үгүй хийж байгаа. Мэдээж гэмт хэргийг шалгаж тогтоох ёстой. Гэхдээ хэн нэгэн сайд зорилгоор томилогдоод тэр ажиллагааг явуулах биш, хуулийн байгууллага хуулийн дагуу ингэж ажиллах ёстой. Ингэж байж энгийн иргэн хууль шүүхийн байгууллагад итгэх, за шудрагаас эцэстээ хүн бүрт тэгшүүлчилнэ гэдгийг бол харуулдаг ийм жишг байх хэрэгтэй. Гэтэл хуулийн байгууллагад эрх мэдэлтнүүд улс төрчид ингэж дураараа нөлөөлж болдог гэдгийг төрийн өндөр хоёр албан тушаалтан өөрсдийнхөө үг үйлдэлээр тодорхой харууллаа. За хэрв хууль засагладаг бол энгийн зүйл мэт яригдж байгаа эдгээр мэдгдлүүд энэ хоёр албан тушаалтныг хоёуланг нь одоо албан тушаалаас нь чөлөөлөх эрүүгийн хариуцлагт татах бүрэн үндслэл бий болж байна гэсэн үг.